Сайн байцгаана уу? Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудад албан ёсны мэдээлэл өгөх зорилготой нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хэрэглэгчтэй харилцах ахлах мэргэжилтэд Батнасаа оролцож байна. Сайн байна уу? Сайн байна өдрийн мэнд. За тэгэхээр өнөөдөр хоёулаа шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийг ерөнхийд төлөх үгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ жилийн хувьд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд ямар өөрчлөлтүүд оров? За нэгдүгээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ маань дээр нь тухайн жилийн хөдөлмөрөөсөө доод хэмжээтэй уялдаад өөрчлөгдөж гэсэн үг. За тэгэхээр 2025 оны хувьд гэх юм бол 2025 оны 1-р сарын 2-ны засгийн газрын ээлжид хуралдаанаар 25 оны шимтгэлийн хувь хэмжээг батлах тогтоол албажиж гарсан байгаа. За тус тогтоолд маань гэх юм бол ажил хөдөлмөр эрхэлж байгаа даатгуулагч иргэдийн хувьд 4%, ажил олгогчоос 2%, ажилтнаас 2%. За хуваараа хөдөлмөр эрхэлдэг малчин, оюутан, ихтэй сургуулийн оюутнууд ч юм уу энэ хүмүүс нь болохоор бол хөдөлмөрөөсөө доод хэмжээний 2% байхаар дээрээс нь гадаадын иргэн хариалгүй иргэдийн хувьд гэх юм бол хөдөлмөрөөсөө доод хэмжээний 4% байхаар ийм зохицуулалттай тогтоол албажиж гарсан байна. Тэгэхээр ерөнхийдөө хуваараа хөдөлмөр эрхлэгч хуваараа эрүүл мэндийн даатгалаа төлдөг хүмүүс ер нь сард хэдэн төгрөгийн шимтгэл, ер нь 25 хоног дуусталхад ер нь хичнээн төгрөгийн шимтгэл төлөхөр байгаа. За тэгэхээр иргэд маань нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгал нь өөрөө албан журмын даатгал. Тэгвэл хүмүүс маань сайн дурын даатгал үүдийн өвдсөн үедээ төлжөөд өвдөг үедээ төлөхгүй ч юм уу те. Нөгөө тусан зөвлөлтийг авахсараа төлжөөд авахгүй бол төлөхгүй гэсэн нэг иймэрхүү бас нэг буруу ойлголт байгаад байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4-2 дээр нь Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгал заавал даатгуулна гэж заагаад өгсөн байна. Тэгэхээр Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалтай заавал даатгуулад явахна гэсэн үг. За тэгэхээр нийт одоо 2019-өөс 2025 оныг дуустал бол нэг 500 гаруй мянга төгрөг байгаа. За энийгээ төлчих юм бол ерөөсөө даатгалын сангаасаа тусан жүжиглэгээ аваад явах боломжтой гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол хэрвээ даатгал төлдөггүй хүн байх юм бол одоо нэг тусан жүжиглэгээ авахд 500 мянгаыг тэрэгнээс гарах байсан бол даатгалаа төлснөөр жил бүгднээс нэг 100 мянга зарах юм уу те. Ийм боломж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүмүүс ер нь хөвчлээ гэж ханддаг л да. Би эрүүл мэндийн даатгалаа байнга төлдөг, ажлаас маань ч юм уу, хуваараа ч юм уу байнга төлдөг. Гэхдээ огт эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авч байгаагүй. Миний ер нь даатгалын мөнгө хаашаа орчихвоо гэж асуугаад байдаг. Энэ дээр ер нь хариулвал. За тэгэхээр эрүүл мэндийн даатгал нь өөрөө эв санааны нэгдэл гэж юм зарчим байдаг. Эв санааны нэгдэл дээр тулгуурладаг гэсэн. За энийг өөрөөр хэлбэл та даатгал төлөөд тусламж үйлчилгээ аваагүй ч гэсэн таны төлсөн даатгал, таны ар гэр, ойр тойрны хайртай хүмүүс, үр хүүхдүүд, өндөр настай аав ээж, за нэг л одоо юу гэдэг нь бага орлоготой иргэд ч юм уу те ийм хүмүүс зарцуулагддаг гэсэн. Тэгэхээр та өөрөө аваагүй ч гэсэн таны даатгал ингээд тогтмол хуримтлагдахгүй эргэлдээд явж байдаг гэсэн. Эзэн нэгэн цагт хүний амьдрал баян та өөрөө нэг тусламж үйлчилгээ авъя гэхэд муу ялгаагүй нөгөө нэг төлж байгаа бусад хүмүүсийн тэр даатгалын үр шимийг хүртээд явж байдаг гэсэн. Тэгэхээр иргэд маань энийг л ойлгох хэрэгтэй байна. Дээрээс нь одоо залуучууд маань шимтгэл төлөх хэрэггүй тий. Одоо юуны төлөө шаардлагагүй. За нэг бол одоо юу гэдэг одоо эрүүл байгаа юм чинь төлөлгөө хожим хизээ нөгөөдөр төлчээ тий. Гинтэл нөгөө нэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авъя гэдэг эрүүл мэндийн байгууллага дээр яваад очдог. Уучлаарай таны даатгал байхгүй байна. Та даатгалаа төлж тусламж үйлчилгээ авах гэдэг. Тэгээд нөгөөхөө төлөх гэж цаг хугацаа алддаг. Ингээд нөгөө нэг шаардлагатай байсан нөгөө цаг алдалгүй авах тусламж үйлчилгээ маань ингээд удаашрах ч юм уу ийм хүчин зүйлүүд бас байдаг. Тэгэхээр та өөрөө даатгал төлөөддөг үр шимийг хүртүүлсэн таны ойр тайрны хүмүүс төлөөд явж идэв шүү гэдгийг бас иргэдтэй хэлээ. Дээрээс нь даатгал төлөөд тусламж үйлчилгээ авсан хүний тоо гэхэд 2022 онд бол 2 сая гаруй иргэн даатгалаа төлөөд санхүүгийн хамгаалалт авсан байна. За 2023 онд бол 2 сая 600 гэдээ бүр ингээд нэмэгдсэн. За 2024 онд гэх юм бол 2 сая 800 мянган даатгалагч иргэд маань эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан байна. Тэгэхээр нөгөө нэг иргэдийн хилээддэг нөгөө даатгал төлөөддөг үр шимийн
хүртдэгчтэй юуны төлөө төлөөддөг ингэдэг маань ингээд эргээд нөгөө нэг авсан иргэдийн маань тусан зүйлхийг харахад ийм иргэд маань аваад ийм санхүүгийн хамгаалалт авсан байна. Тэгэхээр ерөнхийдөө би төлж байгаа ч гэсэн үзүүлдэггүй гэж болно. Гэхдээ миний төлсөн шимтгэл бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай хүмүүс зарцуулагдаад явж байна. Хадгалагддаггүй л гэсэн утга байна шүү дээ, тийм үү? Тийм, яг зөв. Ерөөсөө л одоо даатгалыг иргэд маань ерөөсөө нэг сард төлдөг нэг зардал гэж ойлгоод байхгүй. Энэ бол ерөөсөө тийм зүйл биш. Энэ бол ерөөсөө танаа гэр бүлийг хайртай дотны хүмүүсийн чинь санхүүгийн эрсдлээс хамгаалж байгаа нэг том хамгаалт гэдгийг л ерөөсөө иргэд маань ойлгоод авчих хэрэгтэй. Ийм байгаа. Тэгээд хизээ нэг өдөр та эрүүл мэндийн байгууллагаар үйлчлэгээ авъя гэдэг яна надаас хит гарах бол гэсэн юм айх зүйл байхгүй. Би чинь даатгалтай юм чинь. Би даатгалаасаа хөнгөлүүлээд нөгөө тусламж үйлчлэгээ авна гэсэн ийм ойлголттой л байх хэрэгтэй. Тусламж үйлчлэгээ гэснээс бас эрүүл мэндийн даатгалын үйлчлэгээнүүд нэлээд захимжиж байна, тийм. Тэгэхээр ямар үйлчлэгээнүүд захимжуу, сая бас тусламж үйлчлэгээ хүн эхлээд за ямар тусламж үйлчлэгээ авах шаардлагатайгаа эмчид үзээд мэдлээ. Тэрний дараа тэрний нийт төлбөр мөлбөрийг бол бас захимаар харчиж болдог болсон шүү дээ. Тийм. За манай газраас ер нь үйлчлэгээ маань захимжаад явж байгаа. Дээрээс нь за нэгдүгээр шимтгэл төлөлт байна. Шимтгэл төлөлт бол 100% захимжсан байна. За ерөөсөө л хуучин чи яадаг үлээд нөгөө нийгэм даатгал дээр очиад те очиглол тэгэл эндээс нэг данс аваад нөгөө дансаа банкнд тавьж өгөөл ингээл нөгөө хүн баталгаажих хугацаанд 48-аас 72 цаг идэргээл ингээл тийм ингээ хугацаа их алддаг байсан шүү дээ. Одоо бол ерөөсөө ийм байхаа болцсон. Ерөөсөө л та бидний гар утсан дээр одоо нөгөө нэг нөтийн баримт бүртгүүлдэг баримт байгаа шүү дээ. За тэр баримт руугаа ороод үйлчлэгээ засруу нь оронгууд л эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гээл ингээл харагдана гэсэн. За эндээсээ ороод иргэсрийн дугаараа хийлээ шалгах тавчин дарангууд одоо бид ч нэг орон нутгийн автобусны билет захиалахаар миний захиалсан захиалгыг харагдаж штэ. Яг тэр үнтэй адилхан таны төлснөө нэг өрөнгөөр төлөөгүй нэр өнгөөр гэсэн. Ингээд нөгөө төлөөгөөс сарж илүүтэй дарангууд мөнгөний тооцоолоо гаргаад ирнэ. За ингээд тооцоолжингууд төлөх суугаа дарангууд л ерөөсөө интернет банк руу н ороод таны интернет банкаас гүйлгээ нэгжнэ гэсэн үг. Ингээл ерөөсөө таны төлөлт 5-аас 10 минутанд баталгаажиж байна. За дээрэс нь баримт ч юм уу ашигладаг ийм хүн байлаа гэхэд ерөөсөө ойр тойрныхаа ашигладаг хүнийхээ бас төлөх боломж байна. Тэр үйлчлэгээ авах хэрэгний регистрийн дугаар дээр нь та төлөх хүнийхээ регистрийн дугаарыг монголоор бичгэнэ. Тэгвэл болохоор иргэд манаас латин нар дээр ингээд бичгээр нөгөө програм маань тэрийг танихгүй. Тэгээ нөгөө шимтгэл төлөлт маань баталгаажгүй. Тийм гадаад англи үсгээр тийм англи үсгээр төлчихөө нөгөөх нь уншиж чадахгүй. Хурц системээс мэдээлэл татчихвал уншиж чадахгүй. Ингээд уучлаарай би даатгалаа төлсөн миний төлөлт яагаад ороогүй юм бэ гэд нөгөө нэг үл ойлголцох ийм асуудал үүсдэг. Тэгэхээр иргэд маань үсгээ монголоор бичгэн ингээд ашигладаг бол өөр хүнийхээ төлчүүл муу ялгаагүй боломжтой байна. За дээрэс нь ийм Монголиуд бас тогтмол юунуудаа мэдээллүүдээ оруулаад явж байна. За өнөөдрийн байдлаар нэг 5 үйлчлэгээ захимжсан байна. За дурдвал за муу ялгаагүй төрний иргэдийн хамгийн их асууж ханддаг нөгөө шимтгэл төлөлт байна. Муу ялгаагүй ийм Монголиуд орцсон байна. Та ийм Монголийнхаа эрүүл мэнд зэсрүүн оронгууд л та шимтгэлээ шалгах, за нөгөө шимтгэлээ төлөх хэдэрхээ гараад ирнэ. За шимтгэлээ төлөхөө дарангууд мөн л таны төлсөн төлөөг нь ялгараа гараад ирж байгаа ийм амар болсон гэсэн. Ингээл ерөөсөө төлчих юм бол ерөөсөө л 5-аас 10 ямар нэг хүний оролцоо байхгүй. Та төллөө таны гүйлгээ амжилттай та зөвлөл хийсэн бол ерөөсөө эрүүл мэндийн байгууллага дээр 5-аас 10 минутанд л баталгаажиж чинь ямар нэг хүний оролцоо хин нэгнээс хараад бас ийм болцсон байгаа. Дээрээс нь иргэд маань хөнгөлөлттэй юм авдаг. За хөнгөлөлттэй юм цахимжаар олгодог 6 хоронтой тэрийг хайчлаа ахаал өрх дээрээ очих. За нэг хөл өрх рүүгээ залгаал тий. Тэргээд ийм асуудал байдаг бол тэрийг мөн ялгаагүй хин нэгэнд хандаж ийдэшээ энэ төвчрэлд явахгүйгээр ийм Монголиор руугаа ороод мөн харчих. Ийм боломж байна. За дээрээс нь санал хүсэлттэй ийм Монголиор илгээж болж байна. За мөн эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн одоо 4-р тогтоол гээд байна. Одоо эрүүл иргэн тусламж үйлчилгээ аваад даатгалаас хэдэн төгрөгөөр иргэнээс хэдэн төгрөгөөтэй энийг хяндаг энийг мөн захимаар ерөөсөн health check програм байна. Тэн дээр ороод одоо юу гэдгийг та зүрхээ үзүүлэх бол зүрх гээл бичингүүд зүрхтэй холбоотой илэрцүүд гараад ирнэ.
Ингээл тэндээс ерөөсөө надаас хэд гарах юм байна. Даатгалаас хэдүү нийт төлбөр нь хэдийн идрээ. Ерөөсөө ингэж ийм амар хялбар болсон байгаа. Нийгмийн сүлжээ ч юм уу иргэдэд бас тийм хандлага байна л да. Зарим хэсэг нь бол эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ бага байна. Энийг өсгөх ёстой. Тэгжээж эрүүл мэндийн үйлчлэгийг бас өндөр авах ёстой гэсэн хандлагатай. Зарим нь болохоор эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдчихлээ. Жил болгон өсөж явах юм гэдэг юм уу байдлаар хандаад байна л тэ. Тэгээд өөрийн чинь сайн нийснэр бол нэг иргэн хуваараа төлөхөд бол өнгөрсөн хугацаанд 19 оноос хойшоо нөхөж төлөхөд 500 гаруй мянган төгрөг болно гэж шүү дээ. Тэгээ ер нь буцаагаад ер нь хэдийн ирээний хөнгө тусламж үйлчилгээ хичнээн дүүргэний хөнгөлт хийх боломжтой байдаг. Тэр талаар мэдээлэл өгч. За тэгэхээр нийт эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн бол за эрүүл мэндийн даатгалын сангаас 11 төрлийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын одоо хөнгөлөх тогтоол байгаа л да. Дөрөвдүгээр тогтоол тэрний дагуу хөнгөлтөө эдлээд тусламж үйлчилгээ авах боломжтой гэсэн үг. За тэгээд ер нь бол тийм өөрөө чинь хэлсэн чинь иргэдээ өндөр байна. Нэг хэсэг нь болохоор бүр нэмэх шаардлагатай эдэргэлтэй ийм юмуд байдаг. Тэгэхээр за 2024 онд жишээлбэл 500 одоо гаруй мянган төгрөг төлчөөд дээдл нь 200 гаруй сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан иргэн байгаа байхгүй юу? Ийм иргэн байна. Нэг иргэн шүү дээ. Нэг иргэн зөвхөн нэг иргэн шүү. Нэг иргэн одоо 19 сараас хойш 24 он гэтэл ийм мөнгөийг төлчөөд 200 гаруй сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Нэг иргэний хувьд. За 2 саяас дээш тусламж үйлчилгээ авсан. Одоо өөрөөр хэлбэл 2 саяас дээш тусламж үйлчилгээ авсан гэх юм бол 140 гаруй мянган иргэн байлаа. 2 саяас дээш удаагийн санхүүгийн хамгаалалт авсан. Зөвхөн 2024 оны байдлаар гэхэд 2 саяас дээш тусламж үйлчилгээ авсан 142 мянга гаруй иргэн байлаа. Тэгэхээр ер нь бол иргэдийн хувьд тэр төлсөн мөнгө нь ер нь нэг л удаагийн баг тусламж үйлчилгээний мөнгө гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Одоо зүгээр одоо нэг иргэн юу гэдэг за 24 онд 25 оны хэмжээгээр бодъё л да. За 25 онд 1-ээс 3 дугаар сард 13200 байгаа. За 4 сарын 1-ээс 15840 болсон. Ингээд нэг 182 мянган төгрөг байгаа. За ингээд энийг төлчихэд иргэн за нэг хоол боловсруулах тийм үү те. Нэг тийм тусламж үйлчилгээгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авлаа гэхэд даатгалын сангаас 800 гаруй мянган төгрөгийг хөнгөлж байгаа. Тэгэхээр ийм бага мөнгөийг төлчөөд тийм өндөр дүнтэй тусламж үйлчилгээгээр нь авч байгаа шүү гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Тэгээд мөн ташаа ойлголтууд за бас дунд байгаад байгаа нэрээсээ за залуучуудын хувьд ерөөсөө өвдөхгүй юм шиг те. За энийг ашиглахгүй юм шиг ингээд за нэгвэл өтгөрөө ч юм уу тэгж чад нэг төлчөндөө гэсэн ийм одоо ойлголтууд байгаад байдаг. Тэгэхээр хүний амьдрал баян та хизээ нэг цаг тусламж үйлчилгээ аавна. Тэгэхэд энэ даатгал чинь дутуу байх ийм эрсдэл байгаа шүү. Тэгэхээр даатгалаа цаг хугацаанд нь төлөөд яваарай. За дээрэс нь өнөөдөр энэ таны төлсөн шимтгэл маргааш нь таны эрүүл мэндийн баталгаа болж өгнө шүү гэж хэлээ да. За мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл өгөх зорилготой нэвтрүүлгээ маань 2 дахь дугаарын дүрээд өндөрлж байна. Өнөөдрийн бидний ярьсан сэдвтэй холбоотой, шимтгэл төлөлттэй холбоотой танд асуух асуулт үлдсэн бол нэвтрүүлгийн доор комент хэлбэр өрүүлдээгээрэй.